Сайн байна уу хүүхдүүдээ? Өнөөдрийн хичээлийн сэдэв илэрхийлэл бодох арга. За бүгдээрээ математикийн дэвтрээ нээгээд ансаар өдрөө тавиарай. Илэрхийллийг энгийн болон хаалттай илэрхийлэл гэж ангилна. Тэгэхээр илэрхийллийг хоёр ангилдаг байна тийм ээ. Энгийн болон хаалттай. За илэрхийллийг бодохдоо нэгдүгээрт илэрхийллийг сайн харж анхааралтай уншина. Хоёрдугаарт илэрхийллийн үйлдэлийн дарааллыг тогтооно. Гуравдугаарт дарааллын дагуу үйлдэл хийж хариуг олно. За 3 4 битгий мартаарай. Энгийн илэрхийлэл 90-ээс хасах нь 55, нэмэх нь 45, хасах нь 25. За энд 3 үйлдэлийн тэмдэг байгаа учраас энэ илэрхийлэл 3 үйлдэлтэй байх нь. 3 үйлдэлтэй. Харин алийг төрүүлж бодох юм бол за аль өнгийн үйлдэлийг төрүүлж хийх вэ? За эхний хасах үйлдэл 7 өнгөтэй. За нэмэх үйлдэл маань 60 өнгөтэй. Хамгийн сүүлийн үйлдэл маань ногоон өнгөөр тэмдэглэсэн хасах тэмдэг байна тийм үү? Аль өнгийн үйлдэлийг төрүүлж хийх үү? Сайн бодоорой. За бүгдээрээ харъя. 90-ээс хасах нь 55, нэмэх нь 45, хасах нь 25. За нэгдүгээрт улаанаар тэмдэглэсэн хасах үйлдэлийг хийх юм байна. Хоёрдугаарт шараар тэмдэглэсэн нэмэх үйлдэлийг хийх юм байна. Гуравдугаарт ногооноор тэмдэглэсэн хасах үйлдэлийг хийх нэ. Энэ илэрхийлэл маань 3 үйлдэлтэй илэрхийлэл байна. За эхний үйлдэлийг харъя. За тэгээс 5-ыг хасч болохгүй тийм үү? Тэгэхээр 9-оос 1 хорон зээллээ 10-аас 5-ыг хасахаар 5, 8 үлдсэн 8-аас 5-ыг хасахаар 3. За эхний үйлдэлийн хариу маань 35 гарсан байна. Харин одоо аль үйлдэлийг хийх вэ? За дараагийнх нь. За одоор багш нь сансан 1 оронгоо ботсон байгаа шүү. За бүгдээрээ одоо 2 дахь үйлдэл болох шар өнгөөр тэмдэглэсэн нэмэх үйлдэлийг хий. 5 дээр 5-ыг нэмэхээр 10. Тэгвэл 1-ийг саналаа. 3 дээр 4-ийг нэмэхээр 7. За нөгөө сансан одоор тэмдэглэсэн нэгтэйгээ 8 боллоо. За бидний 2 дахь үйлдэлийн хариу 80 гарсан тийм үү? Тэгэхээр хамгийн сүүлийн 3 дахь үйлдэлийг хийн. За 80-аас хасах нь 25, 10-аас 5 хасаад 5, 7-оос 2-ыг хасахаар 5. Ингээд бидний бодсон энгийн илэрхийллийн хариу 55 гарлаа. За ингээ хүүхдүүдийн маань бодсон хариу ч гэсэн 55 гарсан баг тийм үү? Маш сайн байна. Энэ бол 3 үйлдэлтэй энгийн илэрхийлэл байлаа. За одоо хаалттай илэрхийлэл. 100-аас хасах нь хаалтаа нийлээ тийм үү? 100-аас хасах нь нэр, нэмэх нь 52, хаалтаа хаалаа. Нэмэх нь 36, хасах нь 59. Тэнцүү хийх юм болоо. Яаж болох вэ? За бүгдээрээ таамаглал дэвшүүлээрэй. 103 оронтой 5 байна тийм ээ. За бодъё. Аль өнгийн үйлдэлийг эхэлж хийх вэ? Дарааллыг олъё. За энд ягаан өнгөөр тэмдэглэсэн хасах, улаанаар тэмдэглэсэн нэмэх, шараар тэмдэглэсэн нэмэх, ногооноор тэмдэглэсэн хасах байна. 4 үйлдэл байна тийм ээ. Тэгэхээр хаалттай илэрхийлэл маань, энэ хаалттай илэрхийлэл маань ямар ч байсан 4 үйлдэлээр бодогдох нь. Харин алийг төрүүлж бодох юм болоо? За бүгдээрээ анхааралтай сонсоорой. Хамт бодоорой. За эхлээд хаалтан доторхоо боддог байхын ч хүүхдүүдэд хартаа. За 100-аас хасах нь 90, нэмэх нь 52 гэсэн хаалтан дотор байгаа эхний 2 үйлдэлийг хийх нь байна. Эхний 2 үйлдэлийг хийн. За одоо харъя. Хаалттай илэрхийллийг бодохдоо хаалт доторх үйлдэлүүдийг эхнээс нь дөрвөлж бодноо. За дугаарлалцсан байгаа тийм ээ. Хаалтан дотроо 1 2 гэдэг эхнээс нь бид нар үйлдэлээ дугаарлалчихсан. Тэгэхээр эхлээд хаалтан дотор байгаа үйлдэлүүдийг хийдэг байна. Хаалтан дотор байгаа үйлдэлүүдийг хийдэг. За харин дараа нь аль үйлдэлийг хийх вэ? Дараа нь хаалтны гадна байгаагаас эхлээ боддог байна. Хаалтан доторх үйлдэлүүдээ хийгээд
хаалтны гаднах байгаа эхний үйлдэлээс хийдэг бахан тийм үү? Тэгэхээр шар өнгөөр тэмдэглэсэн нэмэх тэмдэг байна. Ногоон өнгөөр тэмдэглэсэн хасах үйлдэл тэмдэг байна тийм үү? За тэндээс эхлэх нь бүгдээр харъя. Хаалт доторх үйлдэлүүдийг тарааллын дагуу бодсны дараа хаалтны гаднах үйлдэлүүдийг үргэлжлүүлэн хийнэ. Тэгэхээр бид хаалтны доторх хариу гарсны дараа хариун дээр нь 36-ыг нэмж 59-ыг хасах үйлдэл хийх нь байна. Тийм биз? За одоо бүгдээрээ үйлдэл хийж бодъё. За хаалттай 4 үйлдэлтэй илэрхийлэх бодох нь байна. За тгээс тгийг хасгаар тэг. Тгээс 9-ийг хас болохгүй учраас уртаасаа зээлээ 10 болсон. 10-аас 9-ийг хасаад 1. Тэгэхээр 100-аас 9-ийг хасгаар 10. Энэ бол бидний дугаарлсан хамгийн ихний хасах үйлдэл. Тийм ээ? Хамгийн ихний хасах үйлдэлээ бид сая хийлээ. За одоо хоёр дахь нь. За сумыг сайн хараарай. Ялгуур дээр 52-аа нэм тийм үү? 100-аас хасах нь 90, тэнцүү 10 гарсан. 52-ыг нэмлээ. Тэг дээр 2-ыг нэмэхээр 2, 1 дээр 5-ыг нэмэхээр 6. Ингээд хаалтны дотор 2 үйлдэлийн хариу 62 гарлаа. За бид 3-т нь шараар тэмдэглэсэн нэмэх үйлдэл хийхээр байсан тийм ээ. Тэгэхээр 62 дээр нэмэх нь 36. 2 дээр нэмэх нь 6, тэнцүү 8. 6 дээр 3-ыг нэмэх нь 9. За тэгэхээр 1-ч дээр 1-ийг 10-т дээр 10-ыг нэмэн тийм ээ. 62 дээр 36-ыг нэмээд 98. За хамгийн сүүлийн үйлдэлийг харъя. Ногооноор тэмдэглэсэн хасах үйлдэл. Хаалттай илэрхийлэх хамгийн сүүлийн үйлдэл тийм ээ. 98-аас хасах 59. 8-аас 9-ийг хасах болохгүй тийм үү? Тэгэхээр урдаас нэг орно зэллээ 18. 18-аас 9-ийг хаслаа 9. 9-өөс нэг орныг шилжүүлсэн учраас 8-аас 5-ыг хасахаар 3. Ингээд бидний хаалттай илэрхийлэх хариу 39 гарлаа. За та нар багштай хамт бодсон учраас таны хариу ч гэсэн 39 гарсан баг тийм үү? За давхар хаалттай илэрхийллийг хаалтныг таад нэг жишээ тийм ээ давхар хаалттай илэрхийлэл байна. Хаалтныг 100-аас хасах нэр хаалт 2 52 дээр нэмэх нь 36. За ингээд хоёр хаалтанд үйлдэлийг хооронд нь гарсан хариунд хооронд нэмээд 59-ийг хасах нь байна. Анхааралтай хараарай. Хаалтныг эхлээд бодно. 100-аас хасах нь эр гэсэн үйлдэлийг эхлээд бодох нь байна. Яг гэвэл нэгдүгээрт хаалтан дотор байгаа учраас хоёр хаалтанд байгаа үйлдэлийн хамгийн урд нь байгаа учраас энэ үйлдэлийг эхлээд бодож байгаа байна. За дараа нь хаалт 2 дугаарт бодно. Хаалт 2-ыг 2 дугаарт бодно. За бид нэр 100-аас 90-ийг хасах нь тийм үү? Харин 2 дугаарт 52 дээр 36 нэмэх хэрэгтэй байна. Тэгэхээр хоёр хаалтны дунд байгаа нэмэх үйлдэлийг төрүүлж хийхгүй нэ тийм ээ. За анхааралтай байгаарай. Хаалт 1-ийг эхлээд бодно. Хаалт 2-ыг 2 дугаарт бодно. Хамгийн сүүлд нь хаалтнаас гаднах үйлдэлүүд дараа нь урдаасаа эхлэн бодогдно. Тэгэхээр эхлээд хоёр хаалтны дундаа нэмэх үйлдэлийг нь хамгийн сүүлд нь хасах үйлдэлээ хийгээд давхар хаалтын илэрхийллийн хариу гарах нь байна. За хүүхдүүдээ бүгдээрээ үйлдэлээ хийж бодож үзье. Эхний үйлдэл. Бид 100-аас 90-ийг хасгаар болсон тийм үү? Дараа нь яхаар боллоо? 52 дээр нэмэх нь 36. За тиймээс эхний үйлдэлээ хий. За сайн хараарай. Багш нь хэлсэн тийм ээ? 52 дээр нэмэх нь 36. За дараагийнх нь аль үйлдэлийг хийх вүлээ? Зөв. Хоёр хаалтны дунд байгаа нэмэх үйлдэлийг хийн тийм үү? За харъя. Нэмэх үйлдэлийг хийн. Ингээд давхар хаалттай илэрхийллийг 3 дахь үйлдэлийг бид харж байна. За тэгэхээр хоёр хаалтайгаа бодлоо. 3 дахь дээр нь хаалтнуудын дунд байгаа нэмэх үйлдэлийг хийх нь байна. За ингээд ямар үйлдэл үлдэв? Зөв хамгийн сүүлд нь
хасах нь 59 гэсэн үйлдэл үлдлээ тийм ээ. Ингээд энэ давхар хаалттай илэрхийлэл маань 4 үйлдэлтэй байх. За бүгдээр анхааралтайгаараа одоо бодолтой хийцгээе. Бодолтой хийх хамгийн чухал алхам нь тоогоо унших, дараа нь тооныхоо илэрхийлэх үйлдэлийг дугаарлах хэрэгтэй тийм үү? За одоо бодолтой. 100-аас хасах нь 90. Тгээс тгийг хасгаар тэг. За тгээс 9-ийг хасч болохгүй учраас 10-аас орон зээлээ 10. 9-ийг хасгаар 1. Тэгэхээр 100-аас 90-ийг хасгаар 10. 10 гарлаа. За хоёр дахь үйлдэлийг хийцгээе. Хоёр дахь хаалтаа бодно тийм ээ. 52 дээр нэмэх нь 36. 52 дээр 36. 6 дээр 2-ыг нэмэхээр 8. 5 дээр 3-ыг нэмэхээр 8. За 88 боллоо тийм үү? Энэ бол хоёр дахь үйлдэл. Хоёр алтай хоёр үйлдэл. Одоо гуравт нь яах вэ? Яг зөв. 3 дугаарт 88 дээр нэмэх нь 10. Нэг бол хоёр дахь хаалтныхаа хоёр хариуг нэмнэ тийм үү? За нэмлээ. 8 дээр тгийг нэмэхээр 8. 8 дээр нэгийг нэмээд 9. Ингээд хариу нь 98 гарлаа. За одоо бид нэр хамгийн сүүлийн үйлдэлээ хийнэ. 98-аас хасах нь 59. За 8-аас 9-ийг хасч болохгүй тийм ээ. Тэгэхээр 9-өөс 1 орон зээллээ 18. 18-аас 9-ийг хасах нь 9. За 9-өөс 1-ийг хойш нөгсөн учраас 8 үлдсэн. 8-аас 5-ыг хасахаар 3. Ингээд багштай хамт бодсон давхар хаалттай илэрхийлэлээ хариу 39 гарлаа. Бүгдээрээ зөв бодсон байна тийм үү? 39 гарлаа. За ингээд өнөөдрийн хичээлийн дагуу хүүхдүүд маань дараах асуултуудыг бодоорой. 100-аас хасах нь 63, нэмэх нь 19, нэмэх нь 23. За саяны 5 үйлдэлийг хийгээрэй. Хичээлдээ анхааралтай оролцсон хүүхдүүдэд баярлалаа.